9 сарын ийхүү бичигдээгөө хуудас мэт бидний хүлээж байгаа вирусын цаг хугацаа байна. Тэгэхээр миний хувьд хоёр хүнсэн том ажлыг давах хэрэгтэй болно. Нэгдүгээрт нь гадагшаага аяланд тэр үеэр яг хормын ойд давтж байгаа. Нөгөө талаасаа гэр сургууль эхлэн хүүхдүүд маань сургуульд орно. Тэгэхээр тэрхүү бэлтгэлээ ч гэсэндээ маш сайн хангах хэрэгтэй болно. Тэгэхээр өмнөх саруудаа бас төлөвлөж ирсэн хийх ёстой ажлын жагсаалт маань энэ сард ч гэсэндээ хүчин төгөл төр хэвээр байгаа учраас би тэрхүү жагсаалтыг ашиглаад хажууд нь харин төсөл гэсэн хуудас гаргаж наривчилсан ажлынхаа төлөвлөгөөг хийхээр бэлэн болоод байна. За нөгөө талаасаа нэгэнт гадагшаага явах гэж байгаа яг тэр үеэр хормын ойд давтж байгаа учраас бэлтгэлээ маш сайн хангах одооноос эхлээд хоолны дэглэм сахиж дасгал хийж биеийг галбиржуулахаар энэ зуршил хөтлөх хуудсыг бэлтцсэн байгаа. Тэгээ нөгөө талаас ачаанда юу хийх вэ гэдэг жагсаалт гаргаж түүнийхээ дагуу цамхан бөгөөд хэрэгтэй зүйлсээ ачаанда хийхээр бэлдэх болно. За 7 хоногийн маань төлөвлөл маш энгийн байгаа. Өдөр болгон 3 хамгийн чухал амжуулах ёстой гэсэн зүйлүүдэл бичнэ өгөхөөс ш өөр илүү төстэй юм бол хийх ямж боломжгүй маш их шахуу хуваартай ажиллах юм сар надад бол толгороод байгаа. Тэгэхээр төлөвлөлтөө цомхон бөгөө тодорхой хийх элдв нарийн чимэглэлч надад үндэд зарцуулах цаг байхгүй ийм сар байх нэ. За анхаарал тавьсанд баярлалаа.